удаа дараа яригдж байгаа ажил хаях асуудлуудын талаар. Би зүгээр бэлтгэл судлаад гэдэг юм уу, гишүүдээсээ судалгаа эднэр аваад өчнөө явж ирсэн. Асуудлууд бол хөмсүүдмээ зүгээр хит түргчих гээд хөдөлмөрийн хуулийн дагуу биш, хувийн сонирхлоор гэдэг юм уу, ажил хийх магадлал руу орчих гээд байсан учраас өнөөдрийг хүртэл барьсан. Одоо бол заашгүй хууль эрх зүйн талаас жишээлбэл энэ хамтын гэрээний хэлэлцээрийн зогсонгүй байгаа байдал, энэ цалингийн системийн шинжилгээ хийхгүй байгаа асуудал эднэр бол заашгүй энэ ажил хийлэлт рүү орох үндсэн нөхцөлд бүрдээд байгаа хэлбэр юм аа. За тэр бэлгийн дарамтын асуудал ярьж урд нь ч байгаал байсан, хэд хэдэн удаа ярьсан, хүний эрхийн үндэсний комиссоос энэ дээр ирж дүгнэлт гаргасан. Бүгд энэ дүгнэлтийг ерөөсөө намайг бүр баяраа хөнгөжрдлээ гэл хууль хяналтын байгууллагаар хүртэл шалгуулж ирсэн шүү дээ. Ямар дүгнэлт гаргасан бэ? Тэгээд хүний эрхийн комиссоос төмөр замчдын дунд ажлын байрны бэлгийн дарамт байдгийн байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ хүний эрхийн комиссны гаргаж байгаа дүгнэлт. Одоо шинэ нь үргэлжлээд байна. Сая би одоо мэдээж тийм камергүй газрыг камертай байна гэж нэр зааж хэлэхгүй шүү дээ. Зүгээр хувийн мэдээлэл байгаа учраас хүмсүүдийн нэр ус зарлахгүй чи хуулийн хориотой юм ид. Энэ асуудлыг даслан зогсоолгох нь, хуулийн өрөөнд авч шалгуулах нь үйлдвэрчний байгууллагын ёстой үүрэг. Тийм ч учраас ийм асуудлуудыг ярьж байгаа. Намайг их олон янзаар шалгадаг, шахдаг. Би хэдхэн хоногийн өмнө аялалтгаа тэмцэх газар аль хуучны хэрэгүүдээр шалгадаад ирсэн. Үний хэрэгдээ энийгээ би юу гэж ярьж юм гэхээр том том үний оролцоотой нэр ярьж байна. Асуудал ярьж байна. Үүнээс минь үндэслэж хоноо баяраа гэдэг хувь хүнийг залхаах гэсэн, зэрлүүлэх гэсэн юм оролдлого гэж харж байна.